үзүүлж байна. Та биднийг дэмжиж subscribe дараарай. Баярлалаа. Надад тохиолдсон энэ явдал одоо ч бодоход арьс зарс хийж зүрх салдаж эхэлдэг бөгөөд хатан гисэн бүдэг бадаг нэртэй тэр нэгэн буудлын 306 тоо төрөө зүүдэнд хаяа үзэгдсээр буй. Тэр зуны бүгчим өдөр эрдэнтээс хот руу замын унаагаар гарсан найз маань утасглаа. Найз нь замдаа өгтлээ, ядарлаа. Ойр дуулзаагүй юм чинь хоёулаа сонин сайхан ярьж хоны. Чи драгоны тэндээс нэг буудал хараад байж үү тийм ээ? Гэд утсаа таслав. Би чи драгоны тэр хавар хайж явсаар нэгэн хуучин буудалд орж өрөө захиаллаа. Үүдний жижүүр нь яагаад ч юм над руу их л өрөвдсөн. Эсвэл нэг зүйл нуусан мэт хачирхартай харцаар ширтэж байсныг би тэгэхэд анзаараагүй юм. Түлхүүрээ аваад 306 тоо дөрөөний хаалгыг нээх яг тэр агшинд биеэр минь цахилгаан гүөх шиг болж шар үсч ирсхийгээд явчихав. Зуны халуунд гинт дотор зарсх юм хүлтэн орхих нь агаар жуудагчтай өрөөнийг сэрүүн агаар байх гэж өөрийгөө тайршруулсан ч сэдэллийн гүнд эндээс хурдхан гар гих далд зүн совин хашгирч байлаа. Удалгүй найз маань ирж бид хоёр элдв хов базаж дуушуу бодох зурд нөгөөх эвгүй мэдрэмж түр дарагдав. Гэвч удалгүй найз маань утас дуугаа гарч найз залуу маань гадаа ирж хийж би гараад уулзчихад ирээ чи хүлээж өгөөрэй гэд хаалгаа хаан гарав. Урд шөнө би даалт хийж нойргүй хонсон би ядаргаандаа дийлдэн орон дээр тэр чигтээ нам унтчихжээ. Унтсан уу үгүй юу? Зүүд үхэл шиг хүндэрч эхлэв. Хар дарсан зүүдэнд минь харанхуй өрөө. Тэгээд газраар дүүрэн хагарсан архины эсвэл пивоны шилний хилтэрхийнүүд харагдана. Тэгтэл гинт нэгэн үл паних хүн харанхуйгаас гарч ирээд гартаа барьсан хурц шилний хилтэрхийгээр өөрийнхөө хоолойг яг миний нүдэн дээр гүнзгий зүсэж орхив. Хөрхрөм уурсах улаан цус ам төв муухай орзох тэр хүний аимшигт чарлаан чихний хингэрийг хагалах мэд цуурайтаж байлаа. Хүй сэрэрэ гэх шиг утасны дуудлага ирж би тэрхүү там шиг зүүднээс аврагдан цожид сэрэв. Хартал найз маань залгаж байлаа. Миний найз наана унтаж байгаад өрөөгөө хүлээлгээд өгчихөө. Найз нь шууд хадмын доо очихор багчглаа гэв. Намайг үг хэлж амжаагүй байтал уц тасарчихв. Уцаа чихнээсээ холдуулаад эргэн тойрно харах агшинд бие минь яг л мөсөн дор орчихсон мэд хөшиж орхиллаа. Өрөө хав харанхуй. Хэдий зуны шин боловч өрөөний агаар яг л хөргөгч шиг хахир хүйтэн болсон байв. Хамгийн амар нь орны буланд харанхуй буланд хэн нэгэн зогсоод намайг дээрээс минь тасралтгүй ширтэж буй тэр хүнд орон зай аимшигт эрчим хүч шууд мэдрэтлээ. Айдас зүрхийг минь зогсоох шахав. Орон дээрээс яаж босноо ч мэдэхгүй ухаан жолоогүй тэмтдсээр ханийн гэрлийг асаалаа. Сүүмгэр шар гэрэл тусмагц гяс зүнхээ шүүрч яваад хаалга руу зүгдэж байтал пал тэр хүртэл таг хаалттай байсан угаалгын өрөөний хаалга өөрөө аажмар нээгдэв. Дотор нь таг харанхуй. Би амсгаагаа дарна хаалга руу ширтэж байтал яг тэр харанхуй дундаас хэдхэн секундын өмнө зүүдэнд минь хоолоогоо зүсэж байсан өнөөх хүний цуснаж болсон дүр харагдах шиг болж угаалгын өрөөний хаалга яг л араас нь хин нэгэн маш хүчтэй өшгөлж гисэн мэт тасгээд хамаг хүчээрээ савгдан хаагдчихлаа. Тэр үед миний зүрх амаар гарах шахаж амьдралдаа хизээч мэдэрч байгаагүй тэр айцаас болоод өөрийн мэдлгүй чангаар ойрлон өөлж эхлэв. Тэр өрөөнд ганц секунд ч байж чадхааргүй санагдаж хаалгыг нь савн гараад хонгожоор ухаан жолоогүй гүйлээ. Буудлын үүдэр уйлчихсан, үс гизгэн сексич гисэн, айсандаа галзуу юм шиг орилж гүөх намайг гаднаас гарсан хүн лав сохтоо. Эсвэл солиотол гэж бодсон байх. Гэвч тэд 306 тоо дөрөнд яг юу байдгийг, тэнд хэний сүнс хорогдон үйлдсэнийг мэддэггүй учраас л тэр. Би одоо ч драгны тэр хавар явахдаа
тэр буудлын руу харж зүрхэлдэггүй. 306 тоо дөрөвний тэр хүйт нагаар хаалга савгдах тэр чимээ одоо ч миний зарим нэг шөнийн зүүдийг зовоосоор л байдгийм. Энэ явдал хэдэн жилийн өмнө болсон юм. Би найз нартайгаа нийлж баахан шоодож байгаад шүн дунд хахааргүй болсон тул хороололд байдаг нэгэн буудалд гөрөө аав. Тэр буудал яг л хуучны 2 өрөө байр шиг гар тогоон тустай байдаг шиг тийм зохион байгуулалттай сонин хачин газар байлаа. Миний ундсан өрөөнд 2 ор байсан бөгөөд би нэг дээр нь харин нөгөө орон дээр манай нэг найз маань тасраад унтчихсан юм. Шүн дунд болж архиндаа гүн нойрсож байтал гинт хөлнөөс нэг зүйл зөөлөн дадах шиг болов. Нойрмог байсан тул хамт яваа найз нар маань шоглож, тоглож байна гэж бодоод зүгээр байл да хэмээн дурамчхан өглөөд цааш харан хэрдэв. Гэтэл хэдхэн минутын дараа өнөөх зүйл хөлийг минь ахаад л энэ удаад бүр илүү тод сунжруулан татлаа. Уур хүч найзыгаа загнахаар орноосоо огцом үндийтэл биеэр минь хүүтэн усгүйх шиг болж амьсгал минь тагд үжигдэв. Орны хөлд маань нэгэн эмэгтэй зогсож байлаа. Яаж байхад яг тэр орны зүг рүү цонхоор сарны бүүдгэр цагаан гэрэл тусаж байсан тул түүний дүр төрх надад маш тод дэндүү зэгүн харагдсан юм. Хүн яг тийм амьд бус зүйлтэй нүүр тулахаараа кинон дээр гардаг шиг орилж чаддаггүй. Зүгээр л хил амн таг хөшиж зог тосчих тийм билээ. Тэр эмэгтэй нь үсэн сигсийж нүүр рүү унтсан байх бөгөөд өнөөх шингэн үснийхээ завсраар над руу яг л аимшигын киноны шулам шиг нэвт шууд ширтэж байв. Би хөдөлж чадахгүй түүн рүү ширтсээр байтал тэр над руу хараад чихнээс чих хүртэд урагдах мэт зэвүүнээр инээмсэлгэснээ аажмаар эргэж хаалганы зүг хөдлөлөө. Яг тэр үед би түүний доод талыг хараад ухаан ардах шахав. Түүнд ямар ч хөл бий байсангүй. Зөвхөн сэгсийж ганцсан үс. Тэгээд тэр үснээс өөр юу ч үгүй. Зүгээр л агаарт хөөх том толгой шиг зүйл хаалга чиглэм хөвж байснаа гинт агаарт замхан алга орчихлоо. Зүрх маань цээжнээсээ гарах мэт маш хүчтэй дийсэж хамаг хүйс асгарав. Айсантаа ухаан жолоогүй хажуугийн орон дээр унтаж байсан найзаагаа хашигчин дуудаж хөлөөс нь зулгаан сэрээх гэсэн боловч тэр яг л мэдрэлгүй болчихсон мэт тагчиг огт сэрсэнгүй. Тэр өрөөний хүнд бозор энерги найзыг минь бүрмсэн хавстаж ухааныг нь боомлсон байсан биз. Тийм аимшигтай зүйл харчихсан хүн яаж ч унтах вүлээ. Уусан хамаг арх минь хоромхон зурдгарч би өглөө болтол нүдэж цавжилгүй хүнжлөө толгой дээрээ нүмрэн шүнжин айж чичирч хонсон юм. Сүүргэн би нэгэн хажиргалтай яриа сонссон. Буудлын зарим эзэд тиймэрхүү хорогдсон сүнснүүдийг хөөдөггүй. Лам хараар ариусгадаггүй гин. Учир нь муу сүнс бузар энерги байгаа газарт хүмүүс өөрсдөө ч мэдлгүй соромж мэд татагдж тэнд арх ууж шоодох далд хүсэл нь оргилдог аж. Муудлын эзэд зөвхөн өөрсдийн орлогоо бодож хүмүүсийг татахын тулд тэрхүү үхтлийн сүнснүүдийг өрөөндөө тижээж байдаг гэсэн үг. Тэр шөнөөс хойш би хорооллын тэр хаваар явхаараа би зарс хийж хаа хамаагүй буудалд орохоос үхтлээ айдаг болсон доо. Тэр сарны гэрэлд над руу хараад инээж байсан хөлгүү толгой одоо ч миний санаанаас гардаггүй юм. Бүх зүйл намайг 10 дугаар ангийн өвж байхаас ихэлсэн юм. Юунаас босныг нь мэдэхгүй ч нэг л өдөр маш аимшигтай хүнд зүүднүүд намайг зовоох болов. Манай өрөөнд ор байхгүй тул би шалан дээр хажуу хүнд минь дүү маань удас дэмсэд унтдаг байлаа. Нэгэн шин унтаж эхэлтэл би маань гинт хүшиж сэрүүн байгаатлаа огт хөдлөж чадхаа байчихв. Зөвхөн нүдэл гүйж байлаа. Тэгтэл өрөөний үүдэнд маш өндөр эмэгтэй хүн үзэж харахын эцэсгүй муухай инээсээр алхаж ирээд дүү бит хоёрын голоор зурж хүшигний наан зогсов. Түүнийг харах гээд нүдээ дээшээ гүйлэхтэл
Яг миний толгоон дээр нэгэн жаахан хүүхэд завглаад суучихсан байлаа. Тэр хүүхэд гинт миний толгооноос 2 гараараа маш чанга барьж аваад амнаас минь ямар нэгэн зүйлийг сорон сорж эхлэв. Ам маань хагас ангаач, бие маань ухаан жолоогүй чичирж байхад хажууд байсан дүү маань намайг сэрэж аварсан юм. Энэ бол 6 жилийн тамийн дөнгөж эхлэл байлаа. Удалгүй өрөө маань шкаф, тол, хичээлийн ширээтэй болж би ч өрөөндөө ганцаараа бүгөх сонирхолтой болов. Эхэндээ өөрийгөө хичээлийн ядаргаанд орж иж бодоод спортоор хичээсэн ч нэмэр болсонгүй. Ээжэд хэлсэн ч итгэсэнгүй. Өдөр ирэх тусам зүүд улам бүр зэвүүн болж яг зүүд эхлэхийн өвдүүдээр толгой дотор радионы далгион шиг аимшигтай шуугаан чимээ чангарсаар тарих хагалах шахам өвдөн. Шүн бүр хар даран сэрээд гэрхий асааж чадахгүй. Нүдээ тасайнастай чигээрээ ээжээ химэн цурайтдал орилно. Урт мөчтэй үзээрийн антид төрөл бүрийн эмхтэй сүнснүүд цаашлаад өөрийгөө орны буланд суугаад над руу харан инээж байхыг харах үнэхээр тэгжшгүй байлаа. Итгэх нэг ч хүнгүү ганцаардсан би улам зожиг болж үгцөөсч хичээлдэж ирсэн мөдөө. Сүүлдээ би өөрөө ч мэдэхгүй санан зүс ярьдаг болж гинт ухаан ороод харахаар толны өмнө өөртөөгөө яриад сууж байдаг болов. Сургуулийн гадаа хүртэл ганцаараа ярь зогсдог байсныг минь хүүхдүүд харж намайг мэдрэл муутай гэх яриа гаргаснаас хойш би сургуульд очихоос ч дургүй хүрдэг боллоо. Нэгэн шөнө уламжлалт там болох хар дарсан зүүднээс арай гэж сэрээд ээжийг дуудан хамт унтах гэж байтал коридороор морьтой хүн пижгэнтэл гүйж ирээд ээжийн өрөөний хаалганы яг үүдэнд зогсчихон тэр. Дээр нь гар товонд аяг халбаг тас нясгээд унах чимээ гарав. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан шөнө байлаа. Учир нь тэр чимээг ээж манч бас сонссон юм. Тэр үеэс ээж миний үгэнд 100% итгэж бүх хамаатнуудыг цуглуулсан байж тухайн үедээ их мөнгө болох 2 сая төгрөг багцалж аваад зургатаар зөндөө гардар нэгэн алдартай үзмөрчийг гэртээ өрлөө. Нөгөө үзмөрч орж ирэнгүүтэл арцгаан гуугуулн миний өрөө рүү шууд орчихов. Бүтэн өдөржин засал хийсний эцэст түүний түшээ охин нь намайг харснаа. Танай эмэгтэй дүү чинь хаач жагсан юм бэ гэж асуув. Би гайхаж хажууд байсан эрэгтэй дүүгээ заатал. Бишээ, эмэгтэй дүү чинь гэлээ. Надад эмэгтэй дүү байхгүй. Хамаатнууд ч хүүхдүүдээ гэртээ үлдээсэн байсан тул бүгд гайхаж хоцров. Тэгтэл өнөөх үзмөрч игч. Хураа, манай түшээ анх удаа сүнс харж байгаа юм а гэж хэлхийг сонсоод бидний голгоогдов. Тэр өдөр би хэдэн хоног унтаагүй хүн шиг орондоо ороод шууд нам унтлаа. Үзмөрчийг гэрт байх хугацаанд зүүдэлсэнгүй. Гэвч түүнийг явсны дараах шөн дунд толгой хаглах шахам өнөөх радионы чимээ хадаж нэгэн жаахан охин нүүрний минь өмнө тулж ирээд "Надаа юу?" химэн ёрийн хоолоогоор инээн хаширв. Би сэрээд дэрээ нортол уйлж үлээ. Хэд хоногийн дараа манай найз манайд хонохоор ирэв. Бид хоёр өрөөнд юм яриад сууж байтал гинт хувцсны шкафны дотор талаас хэн нэгэн маш хүчтэй маажиж эхлэв. Бид хоёр зог тусаад айж байтал чимээ шилжиж хичээлийн ширээ маажаад улмаар цонх тогшиж манайх 9 давхарт ихэснээ яг бид хоёрын налаад сууж байсан орны толгойг гаднаас нь маажих шиг болоход бид хоёр ухаан жолоогүй өрөөнөөс зүхтэн гарч найзынд очиж хонов. Ингээд ээж найз бид гуруула нэг баг боллоо. Маргааш нь найз бид хоёрыг хичээлээ таслан үздэг хардаг хүн хайж цасан суурган дундуур явж байгаад нэгэн хүнсний дэлгүүрт дулаацгаар ортол худалдагчигч намайг хараад "Миний дүү зүгээр үү? Хүн хайж явна уу? Манай дүү дээр яарахтай оч. Их чинь яриад өгье" гэд нэгэн хаяг өглөө. Бид уухантаас очтол нөгөө ах хэдэн зүйл асууж байснаа намайг босгож ирээд нуруунд дээр минь арх тургана. 2-3 удаа хүчтэй ороолгов. Тэгснэ шууд гараад энэ сүүг өрг гэхэд нь гартал толгой эргэж газар тунаадаг.
Нэг мэтгэд ганцаараа сэрсэн бөгөөд сүү маань ерөөсөө асгараагүйж байхыг хараад байхан өргөж. Гэртээ харин болно тохоо бүрээр уугуулах ганг хомоол авч ирэхээ. Гэртээ хараад болон бүрийг ариусгаж явхад балконы цонх гаднаас тас тогшиж байсан ч би нүдээ анин уугуулсаар байв. Үүнээс хойш 7 хоног зүүдгүй амар амгалан унтлаа. Гэвч 5 дахин эхлэв. Би өөрөө ч мэдлгүй ээжигээ ажлаас ирэхэд нь "Ээж, та зүгээр үү? Өнөөдөр өөрийгөө ойлгосонгүй юу? Таны сүнс чинь харин гэрд үлдчихсэн байна лээ. Өнөөдөр чинь энэ хаваар гутлаач ирээд алхлаа. Таал байна лээ" гэж эвгүй зүйлс ярьдаг байсныг ээж маань сүулт хэлэхэд нурууны ус босож үлээ. Тэр үед очисон үзмөрч хуудхан насан дуусаж байна гэх ганцхан хариу өгж сүмийн пастор ирээд ч нэмэр болсонгүй. Сүүлдээ би зүүдэндээ өнөөх аимшигын зүйлстэйгээ хэрэлдэж зодтолдог болж дасав. 10 дугаар анги арайгч түйсэн суур сайтай байсан тул ийшэр дажгүй онаавлаа. Байдлыг өөрчлөх гэж байраа зарна. Ээж дүү хоёр хөдөө явахад би эндээ үлдэж 2 өрөө байр түрээслэн нэг өрөөнд нь найзынхтайгаа цуг амьдран 12-аас 22 цаг хүртэл ажиллаж эхлэв. Гэвч байдал улам дордов. Хар даран сэрээд ээжээ гэж орилоод нэмэргүй. Тойлтойгоо ярих минь ирсэгсэж толгой дотроос "Чамайг ээж чинь хаяад явсан. Чи өгсөн ч тэднээс чамайг 7 хоногийн дараа л олно. Чи хинт хэрэгтэй юм бэ?" гих амиа хорлох бодлоод тасралтгүй шивнэн. Ажил дээр хүртэл нэгэн инээсэн эмгэгний сүнс нүдний буланд гүйж харагддаг байлаа. Ийм тамд 4 жил тэмцсэн би. Үнэхээр би сэтгцийн өвчтэй юм болов. Шархад явах ёстой болов гэж буланд шигдээд чимээгүй уйлдаг байв. Нэгэн шин ажлаа тараад ирэхэд ард нэг зүйл дуграад огт унтуулсангүй. Маш их айдастай утасныхаа камерыг гаргаад зураг тартал. Хувцсны шкафны дээрээс нэгэн аимшигт толгой зохиожчихсан над руу хараад инээж байхан тэр. Би хаашаач хамаагүй зүхтмаар байсан ч хүнжлэн дотроо ороод уйлахаас өөр юу ч хийж чадсангүй. Бууж өгөхийн даваан дээр амьдрал надад нарны туяа харуулв. Ажлын эгч маань манай нөхөр бөө юм а. Чамайг харчхад энэ охины нуруунд дээр нэг хүүхэд зөөгтчихсэн ам насыг нь авах гээд байна. Нүднийх нь гар зүг унтрах гэж байна гэлээ гэв. Би авраачтай анаа гэд шууд уйлв. Ажлаа тараад бөөгийнх рүү явхад биед минь хачин их ирч хүч орж байлаа. Гэрэлт нь очтол онгод тэнгэр нь бууж миний гарнаас бариад шууд уйлж эхлэв. Иви миндэ энэ жаахан багчирт яасан их хэцүү байсан болоо. Гэд надад нэгэн их зүйлгэж өрөөндөө ганг асаагаад маргааш эргэв. Тэр шөнө би ойрын хэдэн жил унтаагүйгээрээ хамгийн жаргалтай унтлаа. Маргааш нь өрөөний хаалга гаднаас нүүдсэн ч надад ямар ч айдас төрсөнгүй. Ойрн бөөдөр очтол өрөөндөө ганг асаасан чинь орж чадахгүй чамайг дагаад хүрээд ирж гэд хингэргээ хэд хүчтэй дилдтэл миний толгой эргэж подгоо дотор үзлийн муухай хоолоогоор инээж байснаа задлах шахам чанга хашгираад тагчиг болов. Бинээс минь том чулуу аваад хайчихсан мэт хөнгөрч яагаад ч дулаацдаггүй байсан гар минь халав тойно. Онгод нь би үүнийг хөөж чадахч яагаад чамайг ингэж зовоосныг хингэрхтээ хорж байгаад 3 хоног юу ч өгөжгүй байж байгаад асууна. 3 хоногийн дараа хоньны ноос, дэрс, өмсдөг хувцас аваад ир гэв. Тэр 3 хоногт би үнэхээр жаргалтай унтсан бөгөөд найз минь чатаар ойрд ямар чанга хурхраад байна гэж тогтож байв. 3 хоногийн дараа яарам очтол төшөө болон 2 том залуу миний авчирсан хувцас, ноос, эдээ ундаг аваад гарлаа. Намайг нүдэ нээж болохгүй гэж анхааруулна хингэргээр толгойг минь тойруулсан дэлдэхэд би амьдралдаа мэдрээгүй амар амгаланг мэдэрсэн юм. Хингэрэгт хоригдсан өнөөх бузар зүйл эдээ ундаа болон миний хувцсыг хараад намайг байна гэж андуурам идэж байх хооронд тэд гадаа бүх зүйлийг юу ч үгүй болтол шатаасан байв.
Бүх зүйл дууссаны дараа онгодоос ямар учиртай намайг зовоосныг асуухад "Багчир минь, чи өөрөө мэдгэл байх. Бага залуу насанд ч нэрсэн маш хүчтэй жадаг. Чиний амийг авч удах ёстой байсан ч чиний зүүн нүдийг чинь аваад оджээ. Миний зүүн нүд багад гимтээд хараагүй болсон юм. Одоо харин үлдсэн амийг чинь авах ёстой учиртай байж" хэмээгээд өөдөрөө минь тустай явж байгаарай гэв. Энэ өдрөөс хойш би амар тайван болж ажилласаа гарна хөдөө ээж дээрээ ирсэн юм. Ээж гэдэг хүн юу ч болсон үрийнхээ талд бат зогсох данцхан хүн гэдгийг би ухаарсан. Бас миний өвчнийг ойлгон нэрцэн дээр өвчтэй гэж тэмдэглэдэг байсан багштай баярлаж явдаг. Одоо ч би зүүдэлдэг, гэхдээ маш ховор, сарда ганц л удаа. Амралтын өдрөөр хадам ээж, ах, эгч, хүүхдүүдгээд 15 уулаад ахын хот руу вагнор бяцхан аялал хийхээр хөөрцөглөн хөдөлгөө. Очоод байрлах газараа хотод байхдаа фейсбүүкээс хайж байгаад зураг хөрөг сайтай, тохилог харагдах комфорт гих буудлыг сонгоцох ярьсан юм. Гэвч таксинаас бууж буудлын хаалгыг татам ормогцол халуун дулаан уур янзгал биш. Харин зурагнасаа тис өөр хүйтэн хөндөй орчим өгтөв. Өрөөнүүд нь хуучирч муудсан, гэрэлтүүлэг нь бүүдийсэн зэвүүн түрхтэй байсан ч нэгэнт захиарчсан, олон хүүхэдтэй, дээр нь унаа хүсэггүй, танихгүй газар өөр буудал хайж тэнүүжлэх аргагүй тулд тэндээ хонохор болов. Нэг өрөөнд нь том хүүхдүүдэд тоглуулж, нөгөө өрөөнд нь томчууд цуглаж, жижиг хөргөгчөнд байсан пивоноос ганц нэгийг балгацгаан буухалв. Өргөжлүүдэн уух санаатай би дөнгөж 4-5 сартай хөхүүл жолхон үрээ, хадам ээж, ах хоёртой үлдээгээд хүүхнүүдээрээ ханиндаа дэлгүүр гараад ороод ирлээ. Гэтэл зөв зүгээр үлдсэн хүүхэд маань намайг өрөөнд орж ирмэгцэл яг л чөтгөр харчихсан мэт ухаан жолоогүй чарлаж 2-3 цаг тасралтгүй орилж эхлэв. Хүүхдийн тэр аимширт чарлаан буудлын бүүдэр өрөөг цуурай тулахад юу н пив уух манатай болж. Энэ хүүхэд муу юмнаас айж цочиж гээд ширгэлэх юм хайн. Шүдэнз ла асааж байж арай гэж нэг юм амьсгааг нь даран унтууллаа. Үнэндээ тэрүүнд надад наалтчихсан байсан тэр аимшигт сүнсийг миний үр зөнгөөрөө хараад тийм чарлаж байсныг би хожим л ухаарсан юм. Маргааш өглөө нь буудлаас гарахдаа орчин тойрноо ажиглавал замынх нь яг урд талд буйны компани гэсэн хаяг байхыг хараад дотор зарс хийж эвгүй газарт буучгаж дээ гэдлээрээ дөнгөрөв. Хотод гэртээ ирээд тэр явдлыг ч мартаж 2-3 хоног. Гэтэд амьдралдаа хизээж хатаг гарч үзээгүй миний бие дээр гинт том хатаг гарч хамаг тамир тэнхээ барагдан зөвхөн унтааж баймаа санагдах болов. Хөхөөж хүм явдад ядарчтэй гэж бодож байтал нэгэн өглөө үүрээр аимшигт там эхэллээ. Би засчаад орондоо орж хэвдтэл том өрөөний голд урд цагаан амьстай, шорт подволхтой, цав цайвар царайтай нэгэн залуу хөдгөгөнгүй зогсож байх нь тэр. Энэ юу вэ гэж гайхан лавдаж харах гэтэл өнөөх залуу хоромхон зурд агаарч шилжих мэт над дээр шууд ирээд хоолойг минь 2 гараараа маш хүчтэй боож дээрээс минь тасралтгүй дарав. Би амт тавин оржих гэсэн ч дуу гарахгүй, хөдлөх гэсэн ч гар хөдөөрж гсэн мэт болж үхэлтэй нүүр тулан хэсэг хугацаанд тарчилж байгаад арай гэж сэрлээ. Өглөө нөхөртөө хэлтэл хар дарсан байлгүйтэйгээд тоосонгүй. Гэвч тэр өдөржин миний бие зарс хийж сүнс гэхээр л дандаа урт үстэй эмэгтэй хүн байдаг шүү дээ. Яагаад эрэгтэй залуу харагдав гэх бодол толгоноос салсангүй. Тэр өдөр нь би баг хүүхдтэйгээ гэртээ хоёхонлаа үлдэж таарав. Хүүхдээ унтуурчхаад өөрөө ч бас ядаргаандаа дийлдэж доошоо хараад дуг хийчихвэж. Гэтэл дахиад л би хүндэрч нуруунд дээр минь өөр нэгэн эрэгтэй хүн гараад суучхан тэр. Цээжэр минь доош нь шахан дарах бөгөөд миний нүд нээлттэй, цонх онгорхой,
хөшиг салхинд хийсэж байгаа нь яг тод харагдаж байв. Тэгтэл өнөөх нуруун дээр суусан зүйл чихэнд минь маш ойрхон хүйтэн амьсгалаар нэж эхэлдэг байгаа. Дотор минь айдас галзуурал зэрэгцэж ахиад даруурчихлаа яаж сэрэх вэ гэж бодоод дотроо хамаг хүчээрээ хашигчин. "Йоо, зайл, энд юу хийж байгаа юм?" гэж хаширтал ашгүй нөгөөх зүйл сарниж би хөнгөрөн сэрлээ. Айсандаа чичирсээр дүүгээ дуудаж ирүүлв. Дүү маань намайг хараад "Та ойрд яаж гсэн юм бэ? Царай зүс алдаад хатаг гараад нэвэл бишэн." Гэхэд нь би дарханд хонсон буудал болон тохиордсон зүйлсээ ярьлаа. Тэгтэл дүүгийн маань хэлсэн үг миний цусыг мөс болгох шиг болов. "Оо, та тэр буудалд хонсон юм уу? Тэр буудал угаасаа юмтай шүү дээ. Урд нь хөд бөмбөгчин залуучууд очиж хонож байгаад хоорондоо муудалцаж нэгийг артгсан газар." Тэр үгэнд би өнөөх урд цагаан оймстой шорттой залуугийн учрыг шууд ойлгов. Тэр бол спортын хувцастайгаа тэр буудалд бусдын гарт амиргдэж төрлөө олоогүй үлдсэн хөд бөмбөгчин залуугийн сүнс байж. Тэгээд хөхүүл сул дорой байгаа намайг даган хотод гэртэн хүртлэрж эрчим хүчийг минь сорон хатаг гаргаж тарчилгаж байж. Аимшиг үгээр дууссангүй. Тэр шин оройн ахаад л өөр нэгэн залуу манай хүүхдийн орны бүтээлгийг нөмөрчихсэн. Өрөөний үүдэнд над руу хараад зэвүүнээр инээмсэглээд зогсож байхыг харлаа. Энэ удаад би айсан ч гэсэн хамаг уураа баран "Зайчи" гэж хашихад алга болов. Нөхрөө дуудаж хамт унтаад маргааш өглөө нь шууд хадам ээжиндээ очиж ламаар луужин тавиулж гэр орноо хариусгаж өнөөх төрлөө олоогүй залуугийн сүнсийг төрөл олох болтугай хэмээн сайн залбирсны эцэст тэрхүү 3 хоногийн там шиг тарчлагаан зогсож ахин үзэгдээгүй лээ. Хамаагүй муу энергитэй хүний амнаас хохирсон буудалд хонох үнэхээр дэмий юм байна лээ. Хүн сүулдэ унтахаас жайдаг болд юм байна.